Хуульч шуухай их засаг хуулийн товч танилцуулгыг хийж байна. Танилцуулгыг тань нь бат цэцэг нар бэлдэв. Их засаг нь 13 дугаар зуунд Чингис хааны үед бий болсон хууль дүрм юм. Эрүүгийн эрх зүй, өмчийн эрх зүй, нийгмийн хэв журам зэрэг Монголын эзэнт гүрний нийгмийн харилцааны бүхий л асуудлыг зохицуулсан цогц хууль байжээ. Хуулийн өмнө эрх тэгш байх, өмчийн эрхийг хамгаалах, гэмт хэргийг шийтгэх зэрэг зарчмуудыг чухалчилсан байдаг. Их засаг хууль нь Монголын эзэнт гүрнийг нэгтгэх, өргөн муудам нутаг дэвсгэрт тогтвортой байдлыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгсэн билээ. Хуулийн кодчлол. Их засаг бол зөвхөн зан заншил, уламжлалын цуглуулга байгаад зогсохгүй, тууштай хэрэглээтэй, ойлгомжтой бичигдсэн албан ёсны хууль дүрм юм. Эрүүгийн гэмт хэрэг, иргэний маргаан өмчлөх эрх, гэрлэлт, татвар, засаглал зэрэг эрх зүйн өргөн хүрээг хамарсан байжээ. Хуулийн өмнө тэгш байдал. Хуулийн өмнө эрх тэгш байх зарчим нь албан тушаал, гарал үүслээс үл хамааран бүх хүнд ижил үйлчлэх, эрх зүйн хэм хэмжээ харьцах эс гэж болно. Их засаг хууль нь нийгмийн байр суурь, хувийн харилцаанд тулгуурлан, хуулийг дур зоргоор хэрэглэснээс үүдэн гарч болох шудраг бус байдлыг бууруулахад томоохон дэмжлэг болсон байдаг. Өмчийн эрхийн хамгаалалт. Их засаг хуульд өмчийн эрхийг ариун нандин гэж үздэг байжээ. Хулгай, эд хөрөнгөд хохирол учруулсан гэмт хэргийн хохирогчийг хуулийн байгууллагад хандах, гин буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх зэрэг өмчийг хамгаалах механизмыг тусгасан байв. Тухайн үед хувийн өмчтэй байснаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж чадсан байдаг. Гэмт хэргийн ял шийтгэл. Их засаг хуульд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах зорилгоор шийтгэлийн тогтолцоог тодорхойлсон байв. Гэмт хэрэгт оногдуулах ял нь гэмт хэргийн хүнд байдал, гэмт этгээдийн санаа зорилго, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэрэг хүчин зүйлээс хамаарч харилцан адилгүй байжээ. Нийгмийн дэг журам ба засаглал. Их засаг хууль нь хувь хүний зан үйлийг зохицуулахаас гадна засаглал, нийгмийн зохион байгуулалтын өргөн хүрээтэй асуудлыг авч үзжээ. Эзэнт гүрний улс төрийн тогтвортой байдал, эв нийтлийг хадгалахад тусалсан эрх мэдлийн шатлал, засаглалын тогтолцоог бий болгож, эрх баригчид, албан тушаалтнууд, харьяат хүмүүсийн үүрэг хариуцлагыг тодорхойлсон байв. Хууль зүйн удирдлага. Их засаг хуулийг хэрэгжүүлэх удирдлагын тогтолцоотой байжээ. Хууль ёсны үйл ажиллагаа, шүүхийг бий болгох, шүүгч, хуулийн байгууллагын албан тушаалтныг томилох, хууль эрх зүйн асуудалтай холбоотой албан хэрэг хөтлөх, бичиг баримтыг хадгалах зэрэг асуудлыг шийдсэн байв. Дасан зохицол ба хувьсал. Хэдийгээр их засаг хуулийн үндсэн зарчмууд харьцангуй тууштай хэвээр байсан ч, хууль тогтоомж нь тогтворгүй байсан гэж зарим эрдэмтэд үздэг. Цаг хугацааны явцад нийгмийн хэрэгцээ шаардлага, өөрчлөгдөж буй нөхцөл байдалд нийцүүлэн хөгжиж иржээ. Монголын эзэнт гүрэн өргөжин тэлж шин соёл эрх зүйн уламжлалтай тулгарснаар их засаг хууль төрөл бүрийн их сурвалжийн элементүүдийг нэгтгэсэн нь эзэнт гүрний олон үндэстний шинж чанарыг агуулсан билээ. Их засаг хууль нь Монголын эзэнт гүрний өргөн муудам газар нутгийг удирдах, улсын харьяат ард түмний дунд тогтвортой байдал, дэг журам, шудраг эсийг тогтооход шийдвэрлэх үүрэг гүйцэтгсэн боловсронгүй эрх зүйн орчин бүрдүүлсэн байна. Хуульч шуухай их засаг хуулийн товч танилцуулгыг хийлээ. Хуульч шуухайтай хамт төр эрх зүйн түүх судлаарай. Мэдлэг бол хүч. Хамтдаа хөгжицгөөе.